Сайн бацхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамтдаа хөгжих подкастын маань эхний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр манай өнөөдрийн подкастын маань эхний зочноор манай Минжмаа ихч маань хүрэлцэн ирсэн байна. Сайн бацхан уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг подкастнда урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Өөрийнхөө тухай товч бидэнд танилцуулаад өгөөч. За би болохоор хиймч мэргэжилтэй намайг Минжмаа гэдэг 25 настай. За би болохоор яг хиймээрээ Монгол Улсын их сургууль бакалавр болон магистрийнхаа зэргийг дүүргэсэн. За одоо болохоор мөн мэргэжлийнхээ зэргийг ахиулахын тулд Осакагийн их сургуульд суралцахаар одоо 4 сард явах гээд бэлдээд байж байгаа. За тэгэхээр эхний асуултаараа та яагаад хиймч химийн ингээ чиглэлээр явахаар болсон бэ? Тэр тухайгаа ярьж өгөөч. За мэргэжил сонголт ер нь хүүхэд болгонд бараг л ухаан орчин цагаас бараг боддог байх гэж би боддог байхгүй юу. Хамгийн жоохон бахта би яг нэг эдийн засагч яг математикч ч юм уу яг нэг тоогоор явъя гэж боддог байсан. Бүр цэцэрлэгт байхдаа энэ болохоор манай автаас холбоотой. Тэгээд дараа нь болохоор миний мэргэжил илүү байгалийн ухааны чиглэл рүү орж эхэлсэн байхгүй юу. Тэр нь болохоор 2010 онд манай аав Момшогийн тэтгэлэг аваад тэгээд Японд 2 жил сурсан. Тэр үедээ яг байгалийн ухааны чиглэлээр Японы одоо бага сургуулиуд ямар гоё их одоо тийм мэдлэг мэдээлэл өгдөг вэ гэдгийг тухайд яг өөрийн биеэр мэдрээд тэгээд байгалийн ухааны чиглэлээр ер нь явахыг яг зорьсон. Монголдо ирээд 33 дугаар сургууль яг химийн гүнзгийгийн ангид ороод тэгээд яг химээрээ маш амжилттай ерөнхийдөө олимпиадад нэлээх оролцоод дүүрэг ер нь олимпиадуудад нэлээх медаль аваад тэгээд ер нь химээрээ явна гэдгийг яг шууд шийдсэн. Гэхдээ яг химээр явна гэдгийг тухайн үед болохоор нэлээд ташаа ойлголттой гэх юм уу одоо химээр явж байгаа хүмүүс ангаахад ордог одоо эмч болдог гэдэг тийм бодлууд нэлээд их байсан. Одоо 2017 онд гэх юм уу. Тэнгүүд манай сургуульд болохоор яг л химийн гүнзгийгийн хүүхдүүд төгсөөл бараг 95% нь шууд л ангаахын дээд рүү ордог тийм байсан. Би болохоор хамгийн өндөр оноог нь авсан ч гэсэн одоо химийн гүнзгий рүү Монгол Улсын их сургууль руу ороход тухайд аюу хүмүүс гайхажсэн л да. Тэнгүүд би яг ингэ бодсон л доо эмч болох нь яг надад хэрэгтэй юу гэд яг тухайн үедээ нэлээх дотроо одоо зөрчилтэй байдлаар одоо өмнө нь бол ердөө тренд дагаад л одоо хүмүүс химик одоо эмч болохын тулд сурд юм байна гэж бодож исэн бол нэлээд одоо яг химик сураад хэн болж чадах вэ гэдэг талаар бодож агаад тэгээд яг байгалийн шинжилгээ ухаан руу яг нэг цэвэр хим рүү орох юм бол илүү гоё санагдсан. Одоо ингээд лабораторид суугаад шинэ юмыг одоо олж нээгээд судалгаа хийн гэдэг бол миний хувьд илүү гоё санагдчихсэн. Тэгээд ер нь химийн чиглэл рүү орсон. Таны химийн хичээлийг судлах болсон сэдэлтэй нь юу байсан бэ? За химийг яг сонгох болсон шалтгаан би нөгөө Японд тахта бага ангида 3-4 дугаар ангида Японы бага ангид химийн хичээлийг ялангуяа нөгөө байгалийн ухааны хичээлүүдийг сурж явах үед ер нь сэтэл үүссэн гэж боддог. Яагаад гэхээр Монголын сургалтын арга барилаас ялгаатай нь Японых нь илүү бага ангида ялангуяа маш олон төрлийн тийм туршилтын хичээлүүдийг оруулж өгч ийсэн. Одоо ботход яг тухайн үедээ болохоор зүгээр хүүхдийн одоо нэг сонирхох одоо энэ ямар гоё юм бэ гэсэн тийм сэтлээс л одоо энэ мэрэгжил бас гоё юм байна да гэдэг юм л төрж ийсэн л та. Одоо жишээ нь физикийн хичээлийг одоо туршилтаар нэг тийм бөмбөгийг хайлуулад биш нэг доороос нь халаагаад тэнгууд халаангууд тэр нь одоо ингээд хилдэг ч юм уу скол агшдаг ч юм уу тэнгууд одоо нөгөө нэг цагирган дотор ингээд халаангууд нь орж идэг ч үлээ тиймэрхүү туршилт одоо нэг сайн санахгүй байна. Тийм туршилт хийлэгдэг. Тэнгууд одоо бодисын хатуу шингэн тийм төлөвүүдийг нь одоо бусдаасаа нэгнээс ямар ялгаатай вэ гэдгийг чинь юм шпризэн дотор хийж агаад ингээ хүүхдүүд рүү би энэ лүгөө буудаж тоглолдог ч юм уу тийм энгийн амар гой тоглоомон болон тийм туршилтын аргыг хослуулад бидний ингээд сэтлийг нэлээх хөдөлгөж байсан юм байна. Төрүүлж исэн юм гэдгийг бол одоо бодоод байна. Мөн бид нарыг бас ингээд танилцах аяллуудаар айгүй хавж явдаг ус 3-4 дугаар ангийн бага ангийн хүүхдүүдийг одоо Японд ч нөгөө нэг шатаах үйлдвэр хог хаягдлыг шатаах үйлдвэр гэж байна. Дахин боловсруулах үйлдвэрүүд байна. За тэгэнгүүтээ ургамлыг одоо нөгөө будаагаа ингэж ургуулдаг тариан талбайн дээр нь ч юм уу ингээд ийм байнгын танилцах аяллууд тэнгүүд энд энэ хүмүүс нь ийм мэрэгжилтэй хүмүүс нь ийм хийд юм байна. Химик ингэж ашигладаг юм байна. Бидний одоо ингээд хийж байгаа сурж байгаа бүх зүйл эргэн тойронд маань яг ийм байдлаар ингэж оршд юм байна гэдгийг бол яг ингээд шууд ойлгохгүй ч гэсэн талд хумсраараа ч гэх юм уу одоо шууд бусаар ингээд орж ирж исэн юм байна даа л гэж одоо бодогдоод идэв. Монгол болохоор ямар их сургуулиуд ийм химийн чиглэлээр ямар ангиудыг авд юм бол
Монголд болохоор яг химийн чиглэлтэй тиймтэй холбоотой нэлээд олон улсын болон хувийн сургуулиуд байгаа. Миний сонгосон нь мэдээж Монгол Улсын их сургууль. За Монгол Улсын их сургуулийн яг цэвэр химийн ангид би өөрөө төгссөн. Мөн хажуугаар манай найзууд маань хэрэглээний хим, химийн багш, тэгээ химийн инженерчлэл, нано хим гэх мэтчлийн олон ангиуд мөст бас байсан. Тэнд ялангуяа ингээд цэвэр химиэс илүү бусад инженерийн хэрэглээний химийн ангиуд руу хүүхдүүд нэлээх сонгож орж исэн. Манай анги бол ердөө 5 хүүхэдтэй байсан. Тэг яг цэвэр хим, шинжлэх ухаан сонирхох одоо тийм хандлага Монгол бас баг арай дутагддсан болов одоо тэндээс харахад. За тэнгууд мөсөөс гадна шинжлэх шүтээс чинь үлээ шинжлэх ухааны их сургууль руу. Шинжлэх ухаан технологийн их сургууль тий. Тэнд болохоор дандаа химийн инженерүүдийг ер нь бэлддэг юм лээ. Хөдөө аж ахуйн сургуулиудын бас химийн инженерийн ангиуд гэж байдаг. Хим технологийн ангиуд бас нэлээд байдаг. Тэр нь одоо яг юутай холбоотой яг судалтыг нь бол нэлээд сайн мэдэхгүй юм байна. Гэтэ жишээ нь манай ажлын маань чанарын менежер их жишээ нь хөдөө аж ахуйн сургуулийн химийн технологийн ангид төгссөн байдаг. Тэнгүүд одоо чанарын менежер бас хийж болж ш тий. Ингээд их хөдөө аж ахуйн сургуулийн төгссөн өрөөж гэдэг юм уу? Миний мэдж байгаагаар тийм ангиуд байна. City их сургууль гэх нэг хувийн нэг сургууль байдаг. Тэнд бас нэлээд олон хим технологийн ангиуд бол байдаг гэж сонсч байна. За тэгэхээр мөст жишээлбэл та бол мөст сурсан юм байна. Тэгвэл бусад олон сургуулийнхаа яагаад заавал мөсийг сонгосон бэ? Тэгээ мөн мөст ороход химийн хичээл ч юм уу ямар ч ээж төхөд босго оноод ч хэд байх ёстой вэ гэж тэрийг асууя. За Монголд бол уг нь шинжлэх ухааны их сургууль маань ер нь нэлээх дэмжлэг өгж ажиллаж байгаа. Яагаад гэхээр миний нөө хэлсэнчлэн манай анги чинь 5 хүүхэдтэй төгссөн. Одоо хүүхдүүдийн хандлагыг одоо нэмэгдүүлэхийн тулд манай сургууль жишээ нь өндөр оноотой бол тэтгэлэг өгчээсэн байхгүй. Тэнгүүд одоо нэг 750-аас дээшээгийн оноотой хүүхдүүдэд одоо эхний жилийнх нь 50% хөнгөлөлт. Цаашаага нөгөө голч оноогоо өндөр бариад яваад байгаа юм бол одоо тэр 50% хөнгөлөлт тэтгэлэг нь байнгын үргэлжилж ирсэн. Тийм болохоор би ч гэсэн бас нэг юм тэтгэлэгтэй сурсан. Цэвэр химийн ангийг нь одоо тийм бага хүүхэдтэй ч гэсэн сонгосон шалтгаан нь болохоор одоо бүх юмны суур нь мэдээж шинжлэх ухааных нь одоо суур хундам байгаа шүү дээ. Тэнгүүд цэвэр хим чинь одоо бүхий л одоо химийн шинжлэх ухаан ихснээс өнөөг хүртэлх бүхий л одоо нөгөө хөгжлүүдийн хамттан заана бүх онол суурийг гэн одоо 50 цаашаага одоо хөрөх боломжтой. Хамгийн гол нь одоо суураа би мэдж байгаа юм бол аль ч салбар руу би орж болох юм байна гэдгийг ер нь л ойлгоод яг химийн цэвэр химийн ангийг бол сонгосон. Тэгэхээр та цэвэр химийн ангийг сонгож явах чинь таны ойр хавийн хүмүүс аав ээж ч юм уу та нэг ямархуу хандлага гаргаж байсан бэ? За энэ дээр болохоор яг манай монголчууд тэр чигээр нэлээд баг ташаа ойлголттой байдгийг бол би яг өөрийнхөө туршлагаар мэдэрсэн. За би ч нөгөө 33 дугаар сургуулийг төгсөөд химийн ангийг сонгож байгаа. Гэтэл манай ангийн одоо өндөр оноотой тийм ээ бүх одоо эсэлтийн шалгалтуудаа тэнцсэн хүүхдүүд байна. Бүгдээрээ одоо анагаахын дээд рүү орчиж байгаа байхгүй юу? Имч болно гэд. Тэнгүүд манай сургалтын менежер намайг ингээд чи одоо хамгийн өндөр оноотой хамгийн өндөр оноо авчаад тий яагаад ингэ хими мөсийн хим рүү орчив манай сургуулийн нэр хүндийг чи унгаад байна 100% бид нэр чи анагаах руу орох хэрэгтэй чи ингээд 95% болголоо гэдэг ч юм уу тий тэгэж яг өрөөндөө оруулаад загинжсэн тэгээд би болохоор яг хим сурж байгаа гол шалтгаан чинь би иймч болох гээгүй маа. Одоо яг химийн шинжлэх ухааныг ингээд сурах юм бол аюу олон юм боломжууд бас байд юм байна гэдгийг яг өмнөөс нь хэлээд тэгээ гарч ирсэн аахгүй. Тэгээ тэрэндээ ч гэсэн амар дайж байгаа өөртөө ихтэй гарсан. Тэгээд яг нөгөө химийн ангитаа ороод өсөө хүлээсэн тий. Одоо хамгийн гоё гэж бодож байгаа мэрэгжил дээрээ очиод за тэгээ багш дээрээ оронгуудаа хичээлээ үзэнгүүт та нар нөгөө ангаахад тэнцээгүй хүүхдүүд гэдэг юм хандлага бол ирж ирсэн. За энэ нь болохоор яг нийгэм тэр чигээрээ бүгд анги одоо хамгийн өндөр химийн өндөр оноогийн авж байгаа химдээ одоо гавлж юм уу тийм хүүхдүүд нь ангаах руу л ордог. Нэмжил болдог. Бусд нь болохоор унах юм бол химийн анги руу ордог гэдэг ийм ойлголт бүр одоо хүртэл магадгүй байгаа ах гэж би бодоод байгаа. Тэгээ тэрийг л ерөнхийдөө хаалах хамгийн чухал. Химиг үзэж байгаа шалтгаан нь болохоор химиг бид нэр яаж ашиглах вэ гэдгийг амар сайн мэддэг. Бэжиж одоо энэ ташаа ойлголтыг бас халах болов гэж бодож байна л да. Тэгэхээр яг бидний хуулийн хантай хийж байгаа подкаст ч гэсэн яг л тэрний төлөө химийн мэргэжлийг одоо юунд ашигладаг гэдэг тухай бас би ярих гэж бодож байна. Тэгэхээр хим болохоор бидний эргэн тойронд байгаа. Одоо хаасайгүй байгаа гэсэн үг л дээ. Одоо би химиг хаасайгүй байгаа гэдгийг нь жишээ нь гарын тосон дээр л одоо жишээ нь хэлж болж байна. Бидний одоо ингээ гарын тосыг ч юм уу тий гартаа түрхэж байгаа тэр зөөлрүүлж байгаа тосыг хийхин тулд хим ард нь байгаа.
ямар түүхий сонгох вэ те? Тэр түүхий эдийг ямар одоо химийн процессор нийлүүлэх үү? Одоо формулation хийх үү? Тэр нь хүнд яаж эрүүл байх вэ? Ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байхын тулд бас яах ёстой вэ? За тэнгууд нөгөө нэг тос чинь нэг тодорхой ашиглах хугацаатай байгаа те. Тэр хугацааг нь яаж илүү урт удаан, ийгүүгой тогтвортой, одоо муудахгүйгээр байлгах уу гэдэг ч юм уу. Энэ болгоомж ардаа яг хийм байгаа тийм. Яг миний өөрийнхөө мэрэгчлэр ингэж ярих юм бол за мөн миний судалгааны ажилтай бас ингээ холбоотой ярих юм бол би нэг юм материал гаргаад авчлаа шүү дээ тий. Одоо хүний үсийг ингээ хайж байгаа бид нар салаан молоондор үсээ тайруулж байгаа тий. Тэр хаягдал одоо бас хайшаа явж байгаа тий. Зүгээр л хог хаягдал болоод одоо хий болоод ч юм уу одоо хүний үс чинь ингээ муутахаараа нүүрс хүчлийн хий тэгэл хөхрийн хүчлийн хий гэдэг ч юм уу тий. Ийм олон хийнүүдийг бий болгоод ерөнхийдөө бас л нэг тийм агарын бохирдолд ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа хгүй. Ер нь ямар ч хог хаягдал тийм ээ. Тэнгүүд тэрийг нь ашиглаад яг хог хаягдал болоо тийм хаягдал болохоос өмнө ашиглах тийм боломжийг нь тэгвэл судлаа. Тэгвэл тэр хаягдал үсийг нь аваад өөр нэг гоё полимертэй нэгдүүлээд синтезлээд одоо ийм бохирдлыг нь багасгадаг тийм материал гаргаж авъя гэдэг ч юм уу тий. Энд чинь бас ардаа хиймэл байгаад байгаа хгүй юу. Тэгэл ер нь бүх тал руугаа одоо хаашаач харсан юм. Таны одоо өмсөж байгаа хувцас ч гэсэн юм тийм ээ. Энэ одоо хувцыг яг яаж хийж ийн гэдэг нь магадгүй одоо нөгөө хаягдал одоо ийм юугаар бидний усны сав тийм ээ. Усны сав пэт хуванцар савнуудыг ашиглаад тэрийгэ дахин боловсруулад бас спорт загварын хувцас хийдэг болсон байна гэдэг ч юм уу тийм. Ийм болон одоо бидний эргэн тойронд химийн чиглэл, химийн шинжилгээ ухаан маш ихээр хөгжиж байгаа. Тэр болгоныг бид нэр ингээд таньж мэдх юм бол бид нар өөрсдөө ч гэсэн тэднийг хийх ямар нэгэн хувь нэмрийг оруулах тийм хүн нь болж чадах байхгүй тий. Баялаг бүтээгч тийм хүмүүс болж чадна л гэж бодож байна л да химийг судалснараа. За тэгэхээр одоо жишээлбэл зөвхөн Монголын нөхцөлөд одоо Монгол улсын их сургууль, ТЭС ч маш олон сургуулиуд байгаа. Тэн дээр химийн суралцж байгаа оюутнууд төгсөөд ямар ажлын байрууд идэм бэ? Ямар хөө ажил хийж болох вэ? Тэр талаар нэг яриад өгөөч. За мэдээж нэг дэлхийд дахинд Монголын химийн салбар бол мэдээж маш хойно байгаа. Яг мөр зэрэгцэж алхаж болж чадахгүй байгаа. Гэхдээ биднэрт бол яг ажлын байр бол нэлээд олон байдаг. Химээр төгссөн хүмүүс. Ялангуяа одоо судлаач чиглэлээр явъя. Академик судалгаа хийя гэх юм бол одоо химийн технологийн хүрээлэнд судлаачаар ажиллаж орж болж байна. Академид бас ороод ажиллаж болж байна. Тийм судалгааны ажлуудыг ийм эсвэл бол их сургуульд бас багшаар орж болно шүү тийм ээ. Бас эсвэл тийм багшаар орж болно. Эсвэл судлаачаар бас орж болно. Одоо их сургуульд ч нэг тийм судалгааны лабораториуд гэж байдаг байхгүй юу? Одоо хин нэгэн профессор нь тухайн судалгааны лабораторийг бий болгоод оюутнуудаа аваад хамтдаа зөвхөн хичээлээс гадуурх судалгаа хийдэг. Тэр судалгаа хийдэг тийм лабораторид бас судлаачаар орох боломжтой. Ийм олон боломжууд бол байгаа. За мөн судалгаа биш би одоо ингээд химийг ашиглаад гарт баригддаг юм хий тий. Яг практик шинжтэй юм хий инженер болъё гэж бас болно тийм ээ. Маш олон үйлдвэрүүд химийн инженерийн чиглэлээр ажлын байр бол зарласан байдаг. За эсвэл бол одоо яг миний мэрэгжил рүү гэх юм бол хувийн хвшилт одоо юм бүтээгдэхүүн хийгээд шүү дээ. Энэ болохоор хим технологийн салбар гэж явна. Хим технологийн одоо юм бүтээгдэхүүн хийх ажлуудыг хувийн хвшлүүдийн одоо газруудад одоо Монкрем тийм Монос гэдэг ч юм уу өөр одоо бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа газрууд одоо ТЭСО ч юм уу тийм зөвхөн гоо цахан гэхгүйгээр хүнсний үйлдвэрч гэсэн тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тийм газрууд технологичд байгаа шүү дээ. Тийм газар орж болж ийн мөн Монголд одоо хамгийн их эрэлттэй байдаг химийн ажлын байр бол уул уурхайн салбар байна. Уул уурхай одоо оюутлогой, тавантлогой, өөр ямар эрдэнэс тавантлогой гэдэг л. Тийм. Эрдэнтийн бас гок гэлээ тийм. Тэр үйлдвэрүүдэд бас шинжээчээр ажиллаж болж байна. Одоо тухайн өдрийнх нь гарч ирж байгаа одоо алтны баяж мал ч юм уу тий. Одоо нүүрсний нэг дээж байлаа гэж бодоход тэрэн дээр нь анализ хийгээд яг чанарын шаардлага хангаж гинүү үгүй юу гэдгийг нь байнга ингэ шинжилгээ хийдэг тийм шинжээчийн ажил бас хийж болж байна. Цементийн үйлдвэр тий бас МАК гэдэг тий. Тэнд бас ингээд өдөр болгон шохой цемент өөр юу гэдэг маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд бас гарч байгаа. Тэр болгон дээр шинжилгээ хийж болно. Мөн тэд нар чинь нөгөө нэг шинэ төрлийн бүтээгдэхүүнийг бас бүтээгээд байгаа шүү дээ. Бетон хийж шохоо гаргаж авч байгаа гэдэг чинь. Тийм болохоор бүтээгдэхүүнийг нь хөгжүүлэх тийм алба бас байгаа байх. Тэнд нь бас бүтээгдэхүүн хөгжүүлэгчээр ажиллаж болж байна. Тэгээ миний сүүлд нэг харсан айгуу гоё ажлын байр байсан. Тэр нөгөө Чингис хааны музей. Тэнд хим технологич аавна гэсэн байсан аахгүй юу. Би тэр ажлын байрыг үнэхээр амар гоё
шохорхсон уг нь. Яагаад гэхээр тэнд чинь урлагийн бүтээлтэй ажиллана. Тэ хэдэн 100 мянган жилийн түүхтэй тийм гоё түүхийн дурсгалт баримтуудыг бид нар яаж илүү удаан хадгалах уу? Яаж илүү одоо тэднийг нарны гэрдлээс хол тэ ямар одоо нөхцөл байх юм бол одоо чиглэлийг нь, дулааныг нь, гэрлийг нь яаж тохируулж иж илүү одоо хадгалж урт удаан авч үлдэх үү гэдэг ч юм уу. Тийм чинь хүртэл одоо хийм болчиход байна шүү дээ, тэ. Яг тийм ажлын байр бол харагдсан. Тэр бол нэлээд гоё санагдсан. За тэгэхээр одоо Монгол ахлах болон дунд ангийн хүүхдүүд маш олон химийн хичээлээр ингээд суралцж байгаа. Химийн хичээлээр зарим нь гүнзгийрүүл сурмаар байгаа, зарим нь ингээд сурж байгаа. Тэгвэл тэр хүүхдүүд одоо химийн хичээлээр гүнзгийрүүл сурахад бол жишээлбэл хаанаас ямар ном ашиглах вэ? Эсвэл яаж ч юм. Тэгвэл та тэрэн дээр яг өөрийнхөө юм туршлагатай зөвлөгөө өгөөч. За миний хувьд бол би яг химийн гүнзгий ангид байсан болохоор зүгээр багшаасаа бол хамгийн анхны мэдээж химийн мэдгэдэггүйнийг авч байгаа. Тэгээд сүүл рүү болохоор би илүү их химийг мэдмээр санагдаж байгаа шүү дээ, тийм. Илүү олон магадгүй багшийн мэдэхгүй юм бас юм байгаа шүү дээ. Тэр болгоныг би мэдхийн тулд өөрөө ер нь бол ирэл хайгуул айгүй хийж авсан. Тухайн одоогийн байдалтай харьцуулахад манайх ч аюу хэцүүсэн шүү дээ. Одоо 10 жилийн өмнө л гэсэн үг шүү дээ, тийм. Тэнгүүд одоо л ChatGPT-гээр хүмүүс бол асууж болж байна, тийм. Интернет хаасайгүй байна, аксес нь зөндөө байна. Тийм болохоор илүү одоо миний яг сурч ирсэн үеэс илүү боломжууд хаасайгүй байгаа л гэж би бодож байна л да. Тухайн үед бол би яг хактэй яг найзалж исэн интернетээс. Тэрэн дээр бол бүхий л юмыг хайгаад хими одоо нэг бодлого бодож чадахгүй бол бодлогынхоо одоо шууд асуултыг нь бичээл юм уу? Шууд Google дээр тавьчих маяад ч юм уу тий. Төстэй бодлогонууд гарч ирэнгүүт нь тэрийг нь одоо дуурайгаад дагаж бодох ч юм уу тийм байдлаар аягүй тийм өөрөө нэлийн хичээл зүтгэл гаргаж би дааж исэн. Тэгээ надад бас нэг тийм хувийн багш ч юм уу эсвэл сургалтын төвд явах тийм боломж бол байгаагүй. Зөвхөн өөрөө л би дахаас өөр угаасаа арга байгаагүй болохоор би өөрөө үнэхээр хүсэл сонирхож байгаа учраас хүн тэгэл артаас нь хөөгөл. Тийм би дагаал юм хийх хэрэгтэй юм билээ. Тэгж л бодож байна. Одоо бол хүүхдүүд бараг ChatGPT-тэй бараг ярилцдаг болсон байлээ шүү дээ. Тэнгүүд одоо ийм болгоо яаж бодох уу гэдэг ч юм асуугаад эсвэл одоо яг би 1 жилийн хугацаанд химийн мэдээллийг мэдлэгийг ингэж гоё өсгмөр байна гэж бичээл тэ. Надад 1 жилийн яг ийм төлөвлөгөөг нь гаргаад өгөөч гэл асуулт асууж болно шүү дээ. Тэнгүүд бол бидний илүү төлөвлөхөөс илүү сайн, илүү гоё боломжтой зөв чиглүүлгийг бол өгч байгаа л гэж бодож байна. Тийм том сайн. За тэгэхээр та болохоор одоо химийн чиглэлээр өмнө нь ямар нэгэн компанид ажиллаж байгаа юу? За яг химийн мэргэжил гэдэг нь болохоор яг цэвэр хим гэдэг ийм хөтөлбөр байсан л да. Яг ийм мэргэжилтэй яг ийм юм хийдэг хүн болно гэсэн одоо яг тийм мэргэжлийн чиглэл биш. Тэгэнгүүт илүү одоо хөрвөх чадвартай гэх юм уу химийг сурах юм бол химийг ашиглаад хийж болох бүхий л газар одоо ажилд орох боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр миний хувьд болохоор би илүү одоо хүнд хэрэгтэй юмыг хий гэж бодож исэн. Тэгээд яг Монгол Улсын их сургуулийн Environmental Laboratory гэдэг одоо лабораторид нь судалгааны ажил хийж эхэлсэн. Тэндээ одоо нөгөө нэг судалгааны ажил хийнгээ одоо сурна л гэсэн үг л дээ. Тийх үедээ болохоор би яг материал сайенсэд илүү их дууралсан. Тэгээд яг байгальд хэрэгтэй одоо гүний ус ч юм уу одоо бохирцсон усыг ч юм уу эсвэл одоо ингээд хаягдал усыг цэвэршүүлэх тийм материалыг бас хийх боломжтой юм байна. Тэрийг хийхдээ хаягдал материалыг ашиглах боломжтой юм байна гэж үзээд тэнгүүд ямар материал одоо жишээ нь хаягдж гин одоо усыг цэвэршүүлэх боломжтой байна гэдгийг судлаад хүний үсийг ашигласан байхгүй юу. Тэгээ хүний үсийг одоо ашиглаад хүний одоо хаягдал усны хар тугалга хүнцэл зэрэг одоо ийм элементүүдийг ч гэсэн цэвэршүүлэх боломжтой юм гэдэг судалгаагаа бакалавр болон магистртаа хийсэн. Тэрнээс гадна болохоор би хажуугаар нь илүү одоо практик шинжтэй химийг ашиглаад би яг Монгол улсад яг юу хийх боломжтой байна гэдгийг харахад косметикийн чиглэл рүү бас орсон байхгүй. Тэгэхээр хувийн хвшилд одоо бидний монголчуудын сайн мэддэг халгай брендийн шампунь тийм ээ байдаг тийм ээ. Яг тэр шампуныг хийдэг компанид ороод тэгээд косметикийн чиглэлээр ихлээр судалгааны ажил хийгээд тэгээд 2 жил ажилласныхаа дараагаар бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг болсон. Тэгээд манай Монкрем компани яг зөвхөн халгаа гэдэг брэндээс гадна доктор унаа тэгээд Мала Мола гэдэг брэндүүд дээр ер нь олон төрлийн бүтээгдэхүүн шинээр хийсэн.
За тэгэхээр монголчууд бид болохоор халгай шампунь гэдгээр мэддэг ба тэр нь болохоор одоо Moncream компани бүтээгдэхүүн байгаа. Тэнгуү та болохоор Moncream компанид дотор ажил хийгээ судалгаа хийж байхдаа яг юуг илүү сайн сурч авсан бэ те? Тэр компаниас юуг ойлгож ухаарж авсан бэ? Сурсан юм гэвэл маш олон санагддаг байхгүй юу. За тэгэнгүүт бид нар болохоор судалгааны ажил гээл тэнгүүд ердөөл нөгөө онолтын судалгаа хийн, суран зүгээр уншин. Тэнгүүд химик ашиглаад яг практик дээр дадлагаар юм хийн гэдэг бол айгүй өөр юм байна гэдгийг тухайн үед ойлгож ирсэн. Бүтээгдэхүүн хийн гэдэг нь болохоор айгүй олон том процесс байдаг гэдгийг ойлгож авсан. Одоо нэг бүтээгдэхүүн хийхийн тулд айгүй удаан хугацаа шаарддаг юм байна. Тэр хугацаанд болохоор судалгааны ажилч явагддаг юм байна. Гараараа юм бүтээгээд тэр нь тэгээд фейлдээд дахин оролдоод тэрийгээ маш удаан хугацаанд одоо хийж иж яг бидний хэрэглэх боломжтой тийм бүтээгдэхүүн гардыг мэн гэдгийг бол ойлгосон. Мөн Moncream компани болохоор нэлийн тийм байгаль дээлтэй үйл ажиллагаа явуулдаг. Одоо хийж байгаа бүх бүтээгдэхүүн эрдэм шинжилгээний ажилтай ардаа одоо судалгаа шинжилгээ хийдэг. Тэнгүүтээ түүнээс гарч байгаа одоо бүтээгдэхүүнийг хэрэглэхэд нь өөрөө хүний эрүүл мэндэд бас ач тустай байхаас гадна одоо байгаль дэлхийдээ бас хамгийн эко байх тийм шийдлүүдийг дандаа эрэлхийлдэг нь яг миний одоо дотоод философитой нийлжсэн. Би өөрөө бас хүнд хэрэгтэй юмыг л хийхийг хүсэж байсан. Тэгэнгүүт яг л хүнд ч хэрэгтэй, байгальд ч хэрэгтэй тийм бүтээгдэхүүнийг хийх нь өөрөө их таалагдчихсан. Одоо байгууллагын соёл нь өөрөө надад их таалагдсан. Тэгээд одоо би яг тэнд хамгийн анх бакалавра төгсөөд 21 оноос яг part time-аар ажиллаж эхлээд магистра төгснөхийн дараагаар яг full time-аар ингэж ажилласан. Тэгээд анх 21 онд орохдоо миний хамгийн ихний төсөл болохоор хатуу шампунь, хатуу ангижруулагч хийх байсан. Тэгээд тэрийгээ болохоор яг нэг өөрийн судалгаа хийж агаад одоо илүү сонирхлоороо л хийж эхэлсэн. Тэгээд яг бүтээгдэхүүн болсон нь болохоор яг 24 онд байхгүй юу. Тэгэхээр бараг 3 жил тэн дээр ажиллаад түүхийн эдийн сонголтыг нь хамгийн эрүүл эко байхаар сонгож авч байгаа. Тэгээд тэднэрийг болохоор яг ингээд технологиг нь хамгийн зөв байдлаар хийхин тулд аюул удаан процесс шаардж байгаа. Ер нь нэг тийм 3 том хайрцаг гаруй тийм фейлдэлт одоо маш их тийм шампунь болон ангижруулагч ал хийгдээд тэгээд тэднэр нь болохоор ингээд болохгүй байгаа юм чинь хөөсрөлт аюул муутай ч юм уу эсвэл ангижруулж чадахгүй ч юм уу эсвэл аюул царай муутай тийм олон бүтээгдэхүүн хийсний эцэст яг тэрийг бие дааж одоо яг хүнд хэрэглэх боломжтой царайлаг савлгаатай тийм бүтээгдэхүүнийг бол гаргаж авсан. Химийн технологийн салбар бол Монголд бас айгүй тийм сул хөгжсөн байдаг юм байна. Яг тийм мэрэгжилтнүүд нь бас байдаггүй юм байна. Одоо Монгол яг химийн технологич, косметикийн химийн технологичор сурах тийм сургууль л одоо бас байхгүй юм байна. Тэнгүүд би болохоор зөвхөн химээр төгссөн. Тэгээд тэрийг болохоор хөрвүүлээд хим технологид ашиглахад манай захирал надад нэлээд тусалж байгаа хгүй. Тэгээ манай захирал уран чимэг гэдэг хүн байгаа. Тэгээд Чехэд магистра хамгаалаад ирсэн юм уу? Одоо яг хим технологийн чиглэлээрээ косметикийн чиглэлээрээ хамгаалж ирсэн. Одоо Монголд байгаа бараг цорын ганц мэрэгжилтэн тийм хүнээс ер нь бол би сурч энэ чиглэл рүү орсон гэсэн үг. Тэгэхээр цорын ганц мэрэгжилтэн гэдэг үгээс л Монгол улстай маш их тийм химийн технологийн мэрэгжил маш их хомсдолтой байгааг нь бидэд ойлгож авлаа. За тэнгуут та болохоор саяхан Момбошоод ийм магистр чиглэлийн мэрэгчлээ дээшлүүлэх гээд Момбошоо шалт өгөө тэнцээд одоо Японд руу явах гэж байгаа. Тэнгуут та за Момбошоог би болохоор жишээлбэл их хурцлын хүмүүс бакалавртаа сурах гэж явдаг гэж ойлгож байсан. Тэнгуут та энэ Момбошогийн тухай жоохон тийм дэлгэрэнгүй тайлбар хэлж өгөөч. Миний ер нь анхны зорилго бол угаасаа Японд руу Момбошогийн тэтгэлэг аваад явах байсан байхгүй яг 10 жилээ төгсөөд тэр ч утгаараа яг 12 дугаар ангида өгөөд унсан. Мэдээж нөгөө би чинь 33 дугаар сургууль буюу одоо улсын сургуулийн сурагч байсан. Тэнгүүд өрсөлдөөн айгуу тийм тэгш бус байдаг шүү дээ. Одоо хувийн сургууль болон улсын сургуулийн ялгаа ялангуяа бид нар маш мэдэрч байгаа. Тэнгүүд би яалтчгүй тийм одоо хувийн сургуулийн бэлтгэл сайтай хүүхдүүдийн хажуудаар хэлний мэдлэг бол жоохон муусан. Гэт яг химийн хий чиглэлээр академик талаараа бол хангалттай байсан ч гэсэн ийм олон талын яг нэм тэнцвэртэй байдлаараа бол хөгжиж чадаагүйгээсээ болоод ер нь бол унжсан. За тэгээд яг цаг алдахгүй төлөө гэж тооидээ яг бодож илээсэн. Тэгээд Монголд ямарчсан сурыгээд МУС дисэж орсон. Эхний 1-2 дугаар курстээ бас дахиад бакалаврынхаа шалгалтыг өгөө дахиад унжсан. Дахиад Момшуугаар надад явах боломж байна уу гэдгийг судлангууд судлаач оюутан гэдэг статусаар яг нөгөө магистрийн төвшөнд
байх үедээ шалгалт өгөх боломжтой байна гэдгийг мэдэж авсан байхгүй юу. Тийм болохоор яг нөгөө магистр байж ич шалгалт өгөх боломжтой учраас Монголда дахиад магистраар сурсан. А гэхдээ дахиад 2 жил унсан. Нийтдээ ингээд би ерөнхийдөө 12 дугаар анги 1-р курс, 2 дугаар курс, магистрийн 1-2 дугаар курс гэ 5 удаа энэ шалгалтанд унсан. За тэгээд дахиад одоо би магистрийн оюутан биш болчлоо. Тэгэхээр одоо яах вэ гэдгсэн чинь 2 жил ажилласан туршлагатай байх юм бол бас шалгалт өгөх боломжтой. Тэнгүүд би нөгөө магистрийнхаа үеэрээс ажиллаж исэн болохоор миний тэр ажилласан туршлага маань шалгалт өгөх боломж олгосон. Тэгээд яг 24 оны 4 сар шалгалтаа өгөөд тэгээд 25 оны 2 сард яг ингээд тэнцэн хариугаа аваад одоо яг нөгөө судлаач оюутан гэдэг статусаар явах гэж байгаа. За тэгэхээр Момбошогийн шалгалт 5 унаж за 6 дахь дээрээ тэцэгдэж бас одоо хүмүүсчд бол ганц унаал те 2 унаал за би чадахгүй байна болиё гэд шантардаг. Тэнгүүд хүн 5 унаа тэгээ 6 дахь дээр хүртэл дахиад ингээд оруулах танд ингээд сэтгэлийн хүч байсан байна. Тэнгүүд та энэ олон ингээд унс үед яаж шантарлгүй ингээд төвчж байсан бэ те эсвэл яаж ингээд 6 дахь хүртлээ ингээд байнгын ингээд бэлтгэлтэй байсан бэ? Уналт гэдэг бол байх л ёстой зүйл юм гэдгийг бол одоо ойлгож байгаа. Анх ингээд унахтаа амар сэтгэлээр унна шүү дээ угаасаа тий. Угаасаа тэгэл rejection letter аавна гэдэг чинь амар хэцүү. Гэт би ганцхан зөвхөн момшууд ингэж бэлдээл тэр шалгалтандаа л одоо жил болго өгөөдсэн биш. Хажуугаар нь би бас маш олон төрлийн шалгалтуудыг зэрэг өгөөд л яваад байгаа байхгүй юу. Тэр болгоноосоо ингээд угаасаа хамгийн их авсан мэйл бол та тэнцэнгүү. Тийм мэйлүүдээсэн. Тэгээ сүүл рүүгээ бүр мэйл рүүгээ орохоос ч айдаг тий. Одоо ямар хариу байгаа бол гэдгээс нь барыг тийм параноид болсон. Тэгж жагаад бүр сүүл рүүгээ арай өөр хүн майндсетээ өөрчлөх ёстой юм билээ л дээ. Энэ уналтаас дараа нь би яг юу сурч чадах вэ те? Энэ ярилцлаганд ороод би яг юу сурах уу гэдэг юм билээ. Тэрнээс биш би энэ ярилцлаганд ороод унах уу, тэнцэх үү гэдэг дээр өмнө нь одоо амар фокуслж исэн юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэрнээсээ болоод амар сэтгэлээр унаад айгу хэцүү асуудлууд бол зөндөө тулгарч исэн. Тэгээд унах тусмаа яг ингээд түүнээсээ ингээд босч ирэх тийм сэтгэлийн хат бол суусан. Тэр бол мэдээж нөгөө туршлага амьдралын туршлагаас л үүдэлтэй. Хамгийн сүүлд болохоор би бас нөгөө Окинавагийн их сургуульд нэг шалгалт өгсөн байхгүй юу? Тэрэндээ бас амар ихтгэлтэй байсан юу тэнцэн гэдэгтэй. Окинавад бүр айгуу гоё тийм хувийн том сургууль гэдэг юм лээ Японы. Тэгээд тэмдгийн шалгалтын процесс нь энгийн одоо процессудаас арай өөр. 5 профессортой тус бүр нэг цаг ингэж ярилцлага өгдөг. Тэгээд би 24 оны яг 2 сард тэр ярилцлагуудаа өгж байхдаа ингэж ярилцлага өгөх хэрэгтэй байна гэдгийг би одоо өөрөө сурсан гэх юм уу өдөр алгасалгүй өдөр болгон 5 хоног өөр профессорудтай ингэж ярьж байхдаа айгүйх сурсан. Би ингэж одоо өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй байна. Ийм үгийн сан ашиглах хэрэгтэй байна. Ингэж одоо нэг өөрийнхөө судалгааны ажлыг хүмүүст илүү сайн ойлгуулж чадах юм байна гэдэг дээрээ сураад тэгээ 2 сарын дараа миний хариу ирж байгаа байхгүй бас тэнцэнгүү гэд тэ. Гэхдээ яг тэр үед болохоор би тэнцэнгүү гэдэг хариунаас юу ч айхаа болцсон байсан. Харин одоо би юун дээрээ ингээд яг алтчуу гэдгийг айгүйх ботсон байхгүй. Тэгэхээр яг ингээд ярилцлага болгоны ард одоо шалгалт болгоны ард би одоо хэрвээ тэнцээгүй байх юм бол шалтгаан байгаа. Би яг юун дээрээ алдчихж байгаа вэ гэдэг дээрээ хүн ингээд амар сайн фокус өгөөд тэрэн дээрээ хичээгээд дахиад дараагийн түвшинд нь авч явах. Одоо өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдгийг бодох. Яг тийм боломжуудыг бол бид нарт нөгөө тэнцсэнгүү гэдэг хариу өгдөм байна даа л гэж юу ойлгосон. За тэгэхээр Момбошогийн шалгалтанд бэлтгээд та тэг ямар чиглэл өдрийн ямар хуваартай байсан бэ? Яаж бэлдсэн те? Ямар аргуудыг ашигласан тэр тухайгаа яриад өгөөч. Яг зөвхөн шалгалтандаа бэлдэж угаасаа явах тийм цаг бол гараагүй. Би ч нөгөө нэг их сургуулийн оюутан байсан. Оюутан байхаа хажуугаар бол байнга шалгалтандаа бэлдэжсэн. За шалгалтанд бэлтгэхэд угаасаа мэдээж хамгийн чухал юмнууд нөгөө нэг өмнөх жилийн материалууд гэдэг шүү дээ. Тэгэл өмнөх жилийнхээ материалууд дээр байн ажиллана. Нэг одоо математик ч юм уу одоо тийм их сургуульд ороход чинь тийм ээ эхлээд хамгийн ихний шалгалт нь математик химийн шалгалт байсан. Тэгэхээр тэрэн дээрээ тэнцэж дараагийн одоо нөгөө хэлний шалгалтаа өгөх боломжтой. Тэгэхээр ч одоо математик болон хим дээрээ эхлээд тэнцгийн тулд тэрэн дээрээ айгүй их хичээж байгаа. Тэгээд миний хувьд бол хим бол амархан байсан. Математик жоохон хүнд байсан. Тийм учраас математик дээрээ нэлээх анхаарад тэгээд өмнөх оны материалуудыг нэлээд сайн бэлтжижсэн. Тэгээд дараагийн ээлжиндээ болохоор англи хэл болон япон хэлний шалгалт тэрэн дээрээ бас яг хөө тэгээд хэлнийхээ шалгалтуудыг бас хажуугаар нь хичээлийнхээ хажуугаар л ер нь хийжсэн дөө.
Та момошоо гэлтгүй ямар нэгэн том шалгаланд бэлдэж байгаа хүүхдүүд 12 дугаар анги сүүл бүр их сургуулийн оюутнуудад юу гэж зөвлөмөр вэ? Тэгээд хамгийн чухал зүйл бол мэдээж хичээл зүтгэл тэгээд тууштай байдал гэж юу нь бол бодож байна. Бидний хувьд болохоор яг нэг өрсөлдөөн мэдээж маш их байгаа. Илүү л олон өрсөлдөөн бий болсоор байгаа. Энэ дээр болохоор бид нэр байнгын бэлтгэлтэй л байх хэрэгтэй гэж бодож байна. Байнгын бэлтгэл гэдэг бол нэг удаа шууд маш их хэмжээгээр бэлдээд тэгээд хэсэг хугацаанд орхих биш. Өдөрөө болгон маш бага хэмжээгээр чамаагүй хийх гэдэг бол хамгийн чухал. Тууштай байдал ер нь хүнийг яг амжилтанд хүргэдэг гэж боддог. За миний хувьд болохоор мэдээж улсын сургуульд байхад мэдээж бэлтгэл маш багтай. Хувийн сургуулийн хүүхдүүдийн хажууд мэдээж чадвар мэдээж багтай байсан. Гэхдээ хизээ нэгэн цагт ингэ бэлдсээр байгаа гэх юм уу нэг 9 жил бэлдсэн байх нь шүү дээ тууштайгаар. Тэгжиж л тэдний игнэнд, тэдний амжилтын игнэнд хүрч очсон. Тэгэхээр ийм удаан хугацаа ер нь зарцуулсан чамаагүй тууштай байдлаар хичээсээр л байх юм бол ер нь ямар нэгэн зорилгодоо хүрэх ёстой зүйлдээ бол хүртгэл гэж бодож байна. Би өөрийнхөө амьдрал дээр энэ практикаар ингэж л зөвлөе дөө. За тэгэхээр өнөөдөр өөрийнхөө үнэтэй цаг гаргаж ирсэн Минжмаа гişэ баярлаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай. Баяртай.